Америкийн ээлжтэй гарахад бэлэн болоод байна. За тэгээд энд гайхалтай сүмээ орж үзцгээе. Хамгийн тохиромжтой салхин дээр байсан юм шиг байна. We dream of traveling the world, but who we travel with, that's what matters most. Watching the sunrise together, laughing along leaf-strewn paths, behind every unplanned journey lies nameless joy and unforgettable memories. This isn't just a trip. This is a friend's journey. Hello, world. Let's create memories together. За сайн байцгаана үзэгчдээ. За бидний ээлжид нэгэн аял одоо ингээд энхөө эхлэхэд бэлэн болж байна. Энэ удаагийн аяллаараа бид нар Нидерландын хаант улс, Даны хаант улс, Шведийн хаант улс, за мөн Норвег, Айсланд болон Их Британи, Умард Ирландын нэгдсэн хаант улс, тэр дотроо Шотланд, Уэльс, Викингүүдийн өлгийн нутг руу явах гэж байгаадаа маш их баяртай байна. Найзуудтайгаа явах гэж байгаадаа маш сэтгэл сайхан байна. Сэтгэл санаа өөдрөг байна, гоё байна. Тэгээд өчтөр 6 сарын 1 хүүхдүүдэд баярлууллаа. Өнөөдөр бидний аялал дараагийн ээлжид найзуудтай бэлэн болцсон байна. Одоо удахгүй Франкфуртаар ниснэ. Аяллаа эхний буудал бол Нидерланд улсын Роттердамд очих юм аа. Тэгээд Роттердамд уулзцгаая. Улаанбаатараас нисээд Франкфуртын сонгоцны буудлын дээр буусан байна. Тэгээ одоо энэ чинь манай Евро төрөвлийн машин ирж байгаа. Тэгээ бид эдийг аваад цаашдынхаа аялалд бэлдээ явцгаахад бэлэн болцоож байна да. Евро төрөлийнхээ машиныг захиалсан машинаа дууцаж байгаа. Миний багын нэз ангийн анд Эрдэнтийн бага энэ машиныг санамсаргүй байдлаар авчиж ирдэв байна. Бид эдийн аялал одоо ингээд энэ машинтайгаа цөмөрөө цаашаа одоо Норвег, Айсланд гээд цаашаа явна да. Тэгээ бид эдийн аялал үргэлжлэнэ. Гоё юм. За ингээд Европын аялал маань уламжлал ёсороо Франкфуртаас алдарт нөө Евро скульптурээс л эхэлж байна да. 4 удаагийн аялал маань баг эндээс эхэлж исэн баг шүү те. Энэ одоо баг Европын 5 дахь аяллаа мөн л Франкфурт Майн хотынхоо Майн голынхоо ирэг дээр байх Европын төв банкны өмнөх Евро сайн дээрээс ингээд эхэлж байна. Евро сайн дээр яагаад ингэ ирээд идэг вэ гэхээр бид нар ингээд аял болгондоо ингээд мэдээж Франкфуртаар нисдэг, Франкфуртод буудаг. Тэгээд аялахдаа дандаа ингээд нэг найзуудыгаа бас нэгээр нь ч юм уу те аваад шинэ хүмүүсээ авч явдаг болохоор тэр хүмүүсээ бас энэ ч үзүүлэх тэ Франкфурт хотын төв даунтаунаар нь бас ингээд оруулж үзүүлэх тэ энэ Евро сайн дээр зураг хөргийг авахулах гэл тиймэрхүү уламжлалаараа ер нь байнга ирдэг л тэ. За тэгээд амьдагийн минь охин Телка ирсэн байна. Сайн уу мэдөө? Сайн уу. За тэгээ манай нөгөө 3 жилийн өмнө Телка манаас бидний Берлингийн аялал дээрээс хурж ирж уулзчихсан. Тэгээд дүүтэйгээ уулзах сайхан байна. Хичээл сурлан сайн уу? Цаг хугацаа их хурдан өнгөрч байна те. Одоо энэ жил ингээд төгсгөж штэ манай хүн. Тэгээд өчигдөр 6 сарын 1 ингээд хүүгээ баярлуулсан. Одоо 6 сарын 2 ингээд охиндоо хүүхдийн байрын бэлэг авчирсан. Тэрийг нь одоо авчиж өгнөө. Одоо дүүгийнхээс том бэлэг аавна гэдгсэн. Тэгээ манай охин ч одоо нэг хүмүүс харахад л том гэлээ боловч тэгээд аав ээжтэй тэгээд нялхаараа л хэвээр шүү дээ миний охин ч тийм. Ерөнхийдөө Франкфурт хот бол еврей хүмүүсийн бол яг үндсэн яг амьдарч исэн тийм хот байсан юм байлээ. Дэлхийн 2 дугаар дайнаас өмнө бол энэ 5 сая гаруй еврей хүмүүс амьдарч исэн гэд
тийм байдаг юм байлээ. 1500-аад оны үед Франкфурт хотод их түүмэр гараад германчууд болохоор еврей хүмүүсийг айгүй их буруутгах гэсэн байлээ. Тэгээд ер нь энэ еврейчүүдийг нэлээ эртнээсээ ингээд жоохон гадуурх маягтай байдал олон зуун жил ингэж үргэлжлэж явж байгаад ингээд 1945 онд том асуудал бол үүсчихсэн байдаг. 1349 онд бол анх Франкфуртт гарсан хар тахлыг бол ер нь еврей хүмүүсийг буруутгаж, еврейчүүдийг энэ тахлыг тараасан, гаргасан гэж үзэж бол маш их еврейчүүдийг хавчин гадуурхаж, янз бүрээр хэлбэгдүүлж ирсэн байлээ. Тэгээд 1600-аад онд еврейчүүдийн эсрэг бол маш том бослого гаргаж, еврейчүүдийг ихээр хөнөөж ингэж байсан юм байна. Дэлхийн 2 дугаар дайны үед болохоор энэ еврейчүүдийн одоо энэ Ромербергийн талбайн хажууд байдаг Жүүденгээс гэж еврейчүүдийн энэхүү дүүргийг бол маш их олноор шатааж, устгаж энэ Жүүденгээс амьдарч ирсэн еврей хүмүүсийг хоморглон баривчилж ирсэн байлээ. Өнөөдөр Франкфурт хот бол дэлхийн банк санхүүгийн том төв болсон байгаа. Ер нь бол энэ еврей хүмүүс бол эртнээсээ энэ Герман улс болон энэ Франкфурт хотын банк санхүү, урлаг соёл, уран зураг энэ бүх салбарт бол ер нь их манлайлдаг ийм хүмүүс байсан байна. Тэгээд тийм ч учраас ингээ еврейчүүдийг хэтэрхий дээшээ гарчна гэж үзээд Герман хүмүүс бол эртнээс энэ еврей хүмүүсийг бол их хавчин гадуурхаж байсан юм байна. Бидний энэ ард харагдж байгаа сүм болохоор эртний Германы хааны ордон буюу хаад язгууртнуудыг бол хаан ширээнд залдаг байсан сүм юм байна. Энэ сүм маань болохоор 1300-аад оноос ер нь Германы эзэн хаадыг энэ сүмд бол залдаг байсан шашны бас томоохон төв юм байна. Энэ сүм маань болохоор ер нь готик хэв маягийн сүм гэж явдаг байгаа. Бид нар чи нэг зургуулаа явж байгаа. Тэгээд сая бас Монголоос бас явж байгаа хүмүүс биднийг дагаад бас юм үзьгээд. Ингээд 12 хоол идэх гээд байж байна. За тэгээд хоолоо захиалчлаа. Өнөөдөр жоохон бүрхэг өнд гэхдээ дулаахан байна шүү. Хүмүүс күрдэгтэй байрнасаа нэмэх 22-тай байна энэ Германы Франкфуртод. За тэгээд энэ Ромербергийн талбай бол Франкфуртын бас нэрийн утас болсон юм талбай. 12 дугаар зуунд барилгын ажил нэхлээд 15 дугаар зуунд энэ барилгын ажил дууссан юм байлаа. Хамгийн сонирхолтой нь юу гэхээр 1944 онд дэлхийн 2 дугаар дайны үеэр одоо бидний энэ ард харагдж байгаа энэ гоёмсог энэ готик хэлбэрийн байшин тэр чигт ингээд бөмбөгдсөн юм байна. Тэгээ бүр өстө юу ч болсон гэж байгаа байхгүй энэ талбай. Тэгээ 1980 онд германчууд яг хуучин байсан загвараар ингээд сэргээж барьсан. Бас энэ өөрсдийнхөө соёлын үеийг те яаж хүндэтгэж яаж хадгалдгийг бас нэг тод жишээ явахаа. За тэгээ нэр Ромербергийн талбайг бол их олон янзаар ашигладаг байсан юм байна. 13 4-р зуунаас эхлээд энд бас тийм еврейчүүдийн эсрэг их тийм жигсаал цуглаан болдог ийм талбай байсан гэж байна. Еврейчүүдийг бүр энд шийтгдэг, олонний нүдэн дээр янз бүрийн хил сэрэгт буруутгах гэсэн ийм бас мэдээлэл байна. Хамгийн гол одоо энэ талбайн үүрэг нь юу вэ гэхээр Ромын одоо эзэнт гүрний хаадын титэм гардуулдаг ийм бас талбай байсан юм байна шүү дээ. Ромын 52 хааны хөрөг зураг одоо энэ Ромербергийн сүм дотор байдаг юм байна. Германд ирсэн хүн мэдээж за тагалцах хэдэн тэгээд Германы энэ амтд шар айргийг одоо амсахгүйгээр одоо энэ хүмүүс явахгүй хаа. За сайхан боллоо манайхаа. Найзуудтайгаа аялалд нь хамт явъя гэж байна. Урд нь нэлээд бодож исэн тохироо зав зай бүрдэхгүйсэн энэ удаа сайхан бүрдээ сайхан аялалдаа гарлаа. За тэгээ найзуудтайгаа сайхан дурсамжтайгээд адал явдал шин зураг юмар дүүрэн сайхан аялал байх гэж бодож байна. Аялалд нь амжилт хүсье. За энэ Ромербергийн талбайгаас урагшаа явангууд бас энд Франкфуртын хайр дурлалын гүүр байдаг. Тэгээд хосуудаа өхөн Германы Франкфуртд ирвэл энэ хайр дурлалын гүүрэн дээр ирж бас цоож зүгээд хайр дурлалаа мөнхөлдөг штэ тий. Тэгээ Германд ирсэн сайхан герман хоолоо идчихлээ. Тэгээд одоо ингээд бидний аялал цаашаа Нидерландын хаант улс руу үргэлжлэж байна. За бид нэр Ромербергийн талбайгаас алхаад явж энэ Росмаркт гэдэг энэ бас Ромербергийн хажууд байдаг талбай дээр нэгэн ийм гайхалтай хөшөө байна. За энэ хөшөө бол Гутенберг гэдэг хүний үүсгэн байгуулсан. 19-р зуунд буюу 1858 онд үүсгэсэн юм байна. За тэгээд Франкфуртын Гутенберг бол хамгийн анхны хэвлэлийн машиныг зохион бүтээсэн хүн юм байна шүү дээ. Франкфуртын хуучин хот бас сонирхолтой. Тэгээд хуучин хотоос Евро скульптур бол нэг 15 минут алхахдаг. За мөн
хамгийн гол үзрүүдийн нэг бол Main Tower бол бас 10 минут орчим алхдаг. Тэгээд цаашаа явцгаая. За энэ Франкфуртын алдартай хүн юм биш Гутенберг гэдэг хүн чинь алдартай юм шүү дээ. Хэвлэл мэдээлэл одоо бүхэл юм шүү. анхны хэвлэлийн машиныг зохион бүтээсэн гэж шүү дээ. Аймаа юм тий. Тий, Росмаркетийн талбай гэдэг энэ ч нэ бас байт юм байна. Энэ тойроос уусан 4 хүн нэг ажилчин гэж тэ уцаа. Тийм байх тийм. Хэвлэж байгаа ажилчин юм шүү. Бүгд ингээд ном барьсан байгаа байхгүй. Анх одоо энэ номыг ингэж хэвлэжсэн дэлхийд бүр хамгийн анхны дэлхийн анхны ном чинь Франкфурт хэвлэгдсэн юм байна шүү дээ. Тэгээ ийм бас чинь энэ хэвлэх өдөр гарснаар энэ Европч хөгжсөн гэдэг юм лээ. Яагаад хөгжсөн гэхээр өөрөөс нь Библийг хэвлээд хэдэн гарна хэвлэхдээ одоо энэ герман хэлтэй тэр одоо юу хэлтэй гэдэг хэвлэж гарч ирж идэрч хөгжсөн. Тэрээс чинь яг дээр үед болохоор яг тэр орны шиг манай буддизм шиг буддагаар яадаг манус ойлгодгүй тийм байсан юм биш үү? 1858 онд төрөүний өгшөөтэй бас адилхан юм биш. Төрөүнд энд бас нэг тийм усаа өрөлөр байсан. Тэрнтэй нэг он цагт баригдсан юм байна энэ гişүн. Дэлхийн нутгийг өөрчилсөн хүн байна шүү дээ. Хэвлэлийг үүсгэн байна. 19-р зуунд энэ Германд чинь хамгийн анх ном хэвлэж эхэлсэн юм байна. Хүн төрөлхтнийг соён гэгэрүүлсэн газар байна шүү. Франкфурт чинь бас. Тэр утгаараа бас эн чинь дэлхийн санхүүгийн төв болоод энэ еврейчүүд энэ төр чинь энд бас ер нь Франкфуртын хөгжил чиг өндөр байсан юм байна шүү дээ. Тийм ээ. Гэхдээ ер нь ингээд харахад яг Европын бас сүрхэнд байгаа тий. Тий, байна. Сүв цэг дээр байдаг шүү дээ. Еврейчүүдийн хамгийн баяжсан газар гэж байгаа шүү дээ. Тийм үү? Тийм. Европт одоо еврейчүүдийн хамгийн баяжаад хэлхий бадсан бохоо гэдэг чинь. банк санхүү бүх юм дээ. За Франкфурт бол яалтчгүй Германы бас Берлингийн дараа орохоос том хот юм аа. Мөнхөн Берлин хоёрын дараа орох баха. Тийх үү? Тий. Мөнхөн Берлин, Хамбург, Франкфурт энэ чинь дөрвөн том хот шүү дээ тий. Ер нь Франкфурт чи 2 Франкфурт байдаг юм л. Тэр нэг нь болохоор Берлингийн тэнд байдаг. Тэр нь бол их жижиг. Энэ болохоор том Франкфурт нь болохоор Франкфурт Main гэдэг энэ Main голын ирэг дээр байгаа. Энэ нөгөө нэг Coffee Fellows гэдэг энэ юун дээр байгаа шүү дээ. Ихтлгүүрийн урд байгаа шүү дээ. Хууч нөгөө нэг 7 дугаар гоон зүйлөө. Тэрнээс тэнд байгаа шүү дээ. Coffee Fellows гэдэг Монголд байгаа шүү дээ. Герман кофе. Энэ Европ энд явахаар усаа орлууд нь байнга ажиллах юм. Яас их мөнгөтэй орон бэ? Манайд болохоор баяраар жоох ажиллаад тэгэл хаачихна тий. Арай их мөнгөтэй юм шүү энэ Европод. Усаар баядаг бүх орлуур нь ажиллаад. Monte Carlo Luxury Residence цогцлбор хороол нь хотын төв талбайгаас 5.9 км зайд орших. Байгалийн сайхнаар хүрээлэгдсэн богдхан уулын бэлдэс сүндэрлэн, эрүүл хөрс, эко ногоон орчин, цэвэр агаарт таны тав тухыг зогслоож, эрүүл, аюулгүй их хотын дуу чимээ, агаарын бохирдлоос хол, олон улсын стандартын дагуу оршин суугчдын хэрэгцээ шаардлагад бүрэн нийцэх үйлчилгээний нэгдсэн системтэй нийт 7 блокоос бүрдэх 843 айлын офис, үйлчилгээ, хүүхдийн цэцэрлэг, сургууль бүхий цогцлбор хотхон юм. Байгалийн сайханд цэнгэг агаарт их хотыг төлдөх арга харууц, Европ стандарт насан туршийн өвлөгдөх хөрөнгө Monte Carlo Luxury Residence. За өглөөний мэндэ. За бид долончлын дагуу өглөөнийхөө бэлтгэлд гарч байна. Тэгээд аялдаа гарахын өмнө бас өглөөний дасгал хөдөлгөөнөө хийгээд гарахаар тэр өдөртөө сайхан ирч хүчтэй байдаг байгаа. Тэгээд эндээсээ гараад өглөөнийхөө цайгаа уугаад Роттердам хотын маань аялал ингээд эхэлж байна да. Роттердам бол ер нь ингээ Атлантын далайн ирэг дээр байдаг байгаа. Усан канал сувгууд ихтэй. Ер нь Бомт хот байгаа. Худалдааны бас их том порт Бомт бол Роттердамд байрладаг. Ер нь Нидерландын тухай ярихад Нидерланд улс бол 1600-аад оны 2 дугаар хагасаас бол энэ улсад далайн дээрэмчд бол ихээр гарч ирсэн. Тэгээд далайн дээрэмчдийг болохоор энэ Нидерландчууд бол үндэсний бааtruуд хувьсгалчид гэж үздэг юм байна лээ. Яагаад тэгдэг вэ гэхээр тухайн үед бол энэ Нидерланд улсыг бол Испаничууд энэ орныг дарангуулж байж ирсэн байлээ. Испани дарангууллаас гарахад тэр далайн дээрэмчд бол маш их түүхэн чухал үүрэг гүйцэтгэж ирсэн байна лээ. За Роттердам хотын Мас мөрөн дээр ирсэн байна. Роттердам хотоор бол яг хажуугаар нь Мас мөрөн бол Германы Рейн мөрний одоо салаа мөрөн байгаа. Роттердам хот юугаар онцлог вэ гэхээр Европын хамгийн том усан бомт Европорт гэдэг одоо ийм
том бомбтой, Европт хамгийн том бомбтой. Тэгээд энэ Роттердам хотыг Европын хаалга гэж бас нэрлэдэг. Одоо яг энэ бидний ард харагдаж Port of Rotterdam гэсэн. За одоо энэ усан онгоцыг харин Алина гэдэг усан онгоц. Энэ бол яг энэ масс мөрний ирэг дээр ингээд байж идэг ресторанта. Энд бол нөгөө тансаг зэрэглэлийн круиз аяллаас энэ масс мөрнөр ингээд явдаг аа. За тэгээ одоо яг бидний ард харагдаж байгаа энэ байшин бол алдарт Джеки Чаны Who Am I гэдэг киноны зураг авалтын үеэр одоо яг тэр налуу хэсгээрээс Джеки Чан өөрөө ингээд бүр яг өөрөө буусан юм түүхтэй юм байлаа. Вачанаяо гэдэг дуутай киноны Тийм үү. Джеки Чан чи яг нэг тусгаагийнхнаас цухтаж явж байгаад яг энэ дээрээс нөгөө ингээд доошогоо уруудаж гулгаж буудаг бичлэг хийсэн юм бэл. Йоо зураг авалт хийсэн юм бэл. Тэгсэн чи яг одоо тэрний дор явж байна. Эндээс ингээд яг тэгээ Джеки Чан чи гол нь өөрөө нөгөө нэг орлон тоглогч байхгүй өөрөө шууд хийдэг болохоор энэ бол маш эрсдэлтэй хамгийн мундаг эффект болсон юм шиг байна. Тэгээ нэг юм зураг авалт болсон юм шиг байна. Вачанаяо. Тэгээд бид нар өнөөдөр өглөө их гоё фитнесээ хийгээд ингээ гарахаар аюу эрч хүчтэй байдаг. Би хөнгөрөөд их гоё байна. Цаг агаарч сайхан байна. За энэ нөгөө Who Am I дээр гардаг барилга ба штэ. Энэ барилгын энэ чи Williamsburg гэдэг юм байна энэ барилга. Энэ шиг болохоор хуучны барилгууд байгаа байхгүй тий. Энд дээр шинэ үеийн барилгууд нэг л та. Тийм байна. Хуучин хот нь бол энэ талаар юм байна штэ зүүн талаараа. Энэ гүүр мөрийн дизайн бол гоё юм байна. Роттердамын улаан гүүр мөрч одоо энэ ард харагдаж штэ. Алдарт улаан гүүр нөө. Хэдүүлээ тийшээ явцгаа энэ тогнуудад манай Монголын далбай байдаг байхгүй юу? Хэдүүлээ очиж сонирцгаая да тий. За ингээд бид нэр олон улсын далайн гишүүнчлэлд албан ёсоор бүртгэлтэй орнуудын далбаа байдаг газар хүрээд ирчлээ. Одоо манай Монгол улсын Алтан соён бүт төрийн далбаа маань энд байна. Тэгэхээр манай Монгол улс болохоор олон улсын далайн гишүүнчлэлтээс бүртгэлтэй орнуудын нэг юм байна. За энэ тэгээ одоо бараг 100 гаруй орнуудын далбаа байна. За яг энэ бидний хажуугаар дугуйн замаар явж байгаа хүмүүсийг харахаар бүгд ингээл инээмсэглсэн аз жаргалтай ийм хүмүүс байгаа. Ер нь энэ дугуйг бол Нидерланд хүмүүс ерөөсөө л дугуй ундаг. Энд бол машин тэрэг унахаас ер нь татгалздаг хүмүүс байгаа. Тэгээд энэ Роттердам, ялангуяа Амстердам бол ерөөсөө битүү дугуй хэрэглээг ерөөсөө маш их өргөн хэрэгэлдэг тийм газар байгаа. Нидерланд хүмүүс энэ сэргээгдэх эрчим хүчийг бол дэлхийд бас маш өндөр хэмжээнд ингэж хэрэгэлдэг байгаа. Ер нь энэ нарны панел те салхин сенс ер нь байгаль экологийн тийм тэнцвэртэй байдлыг хадгалахад бол энэ дэлхийд бол бас маш өндөр ролтой тийм ард түмэн байгаа. Тэгээд тэр ч утгаараа дугуй их ундаг, машин бага ундаг тий. Эрүүл мэндэ бодно тэр байгаль экологид хор хохирол учруулахыг бол ерөөсөө хамгийн багаар ингэж яадаг ард түмэн байгаа. Би одоо 2 жилийн өмнөөс ихтэй ерөнхийдөө дугуй унж гэлсэн. Дугуй унаад ирэхээр яалч эрүүл мэнд тэгээд энэ хүний өнөө өвдөг хөл тий гид сэдэрт бас нөлөөлдөг юм байлээ. Энэ дугуйн замыг ингээ харалтаа. Энэ өдрөөс ямар ч юм саад болох юм байхгүй. Тэгээ явгуун зорчигч нь өөрсдөө нөгөө дугуйтай усуудаа зам тавьж өгөн дугуйтай усуудаа хөндлөдөг. Тэгэд манай дээр бол дугуйтай өнөө бараг хажууг нь ороод ирвэл өшгөлж унгаачих галтай үзэн ядал тий байгаа. Одоо ийм биш. Энэ улс нийгэмтэйгээ бас гэж хөл нийлүүлэх хэрэгтэй байгаа байхгүй юу? Тэ? Энэ ийм байгаа байхгүй. Нидерланд ч ердөөс дугуйн зам маш сайн хийсэн байгаа. Дугуйн зам бол үнэхээр муу. Тэгээ хоёрт энэ хууль эрх зүйн талдаа дугуйтай үнийг амар хөндлөн дугуйтай үний давуу их гэдэг юм чи ороод ирсэн. Гуравт болохоор энэ ийм байгаа. Энэ Нидерланд улс чинь өөрсдийн бон дотор хөгжил ихтэй мөнгөтэй тэгээд зам барилга бүх юм ихтэй дугуйтайгаа хийгээд ард түмнийх эрүүл мэндэд анхаарсан байгаа байхгүй. Харин тэгээд үнэхээр сүүлийн айгуугаа дугуйны зам ам хийгээд эрүүл мэндийг анхаарад бас гайтай би л одоо ингээд өглөө босоод дугуй унаал одоо ингээд баруун дөрвөн замаас зүүн дөрвөн зам ороод ирэхэд юуны машин дайруулж унуучих гээд явган зорчигчд өшөглүүлчих гээд айгүй хэцүү байдаг байхгүй. Энд бол одоо дугуй унах юм бол би үнэхээр чөлөөтэй гоё дугуй унах юм байна. Энэ дугуйг л харалтай энэ одоо Батагус гэдэг дугуй. наа чигээр унаа явах нь шүү дээ. Роттердам чинь нөгөө Erasmus их сургууль гэх тэрүүгээр алдартай юм байл шүү дээ. Боловсролын салбарын одоо бас дэлхийд боловсрлоор тэргүүлдэг ийм Европт бас нэлээд дээгүүр ордог юм сургууль. Одоо энэ дээр Erasmus бүрг гэсэн байгаа 18 минут гэдэг чинь.
Энэ бас Erasmus-ийн тийм гудамж байд юм шиг байна. Тэгээ Erasmus-ийн их сургууль бол Роттердамын хамгийн алдартай их сургууль юм байлаа. Ер нь энд нам газар их тийм өндөр хүмүүс байдаг. Халуун газар их урагшлаад ирэхээр хүмүүс намхан болоо явчихж байгаа. Испанчууд, Италичууд, Испанчууд, Италичууд, эдгээр чи Францчууд ч бас жоо намхан шүү дээ ер нь. За бид нар Роттердамын төвд байдаг Марктал гэдэг нэртэй зах дээр ирчлээ. Бас Нидерландын нарантуул зах юм байна. За оръё доо. Орж үзье те. Шонхор зах юм уу? Хүнсний Хүнсний зах юм уу? Тэгээд энэ Нидерландчууд энд өөрсдийн тарьсан жимс одоо хүнсний ногоогоо шууд энд авчир зардаг гэж шүү дээ. Яг бүр оргиор нь. Бүр ингээд энэ нь болохоор 1 евро байхгүй. Даамс хэдүүлээ жимс авна. Дөнгөж хураасан шинэхэн энтор жимс 1 кг нь 350. 350. You are Turkish? Yeah. Moroccan. Okay, Moroccan. Okay. Morocco юм байна. Mongol, my brother. Okay. За жинхэнэ Нидерландын одоо гол бүтээгдэхүүн байна шүү дээ. Нараа. Одоо энэ дээр 480, 416 гэдэг маш хямдхан байхгүй юу? Швейцарт ямар үнэтэй байдаг вэ та? За манай Нидерландчууд бол евро хэрэгэлдэг байгаа. 440 г буюу бараг хагас хэл бяцлаг 436. Маш хямд. Гэж байгаа юм тий. Энэ болохоор энэ арай үнэтэй юм байна. Энэ болохоор 230 г нь 380. Энэ сонгонтой гэж байна энэ дотроо. Амсаа. Тий. Ингээд амсч болдог. За энэ ч та заавал ирж үзэхээр зах вэ шүү. Гоё зах вэ шүү. Нидерланд хүмүүс яг дөнгөж хураасан шинэхэн ногоо жимсээ маш хямдхан үнээр зардаг газар байхгүй. Тэгээ энэ яг тэрүүгээр айгүй алдартай. Энэ чинь нөгөө цагаан гав. Цагаан га. Тий. Энэ ерөөсөө ингээд 1 евро. Германы одоо Lidl мэд зардаг нөгөө хүнсний брэнд гэж бүр юм. Тим савлгаатай юм шиг. Зах дээр ирнэсээ. Энэ чинь өстө бүс амар шопинг хийчихлээ шүү дээ. Юу авчваа. Усан үзээлцгийн гэж одоо. За Роттердам дээр үл энэ гой зах дээр заавал ирж үзээрэй. Хүмүүс нь найрсаг, юм нь хямдхан. Үнэхээр гоё газар шүү. Гоё жимстэй. За одоо хэдүүлээ Гаг хот руугаа явъя те. Одоо Динхаг буюу энэ Гаг хот маань болохоор яг Атлантын далайн яг ирэг дээр байдаг. Хэдүүлээ Динхагийн гоё далайн ирэг дээр бич дээр нь очие. Лос Анжелесийн Санта Моникатай төстэй юм пиер дээр ирчлээ. Гаг хотын Санта Моника дээр ирж ин да. За энэ гүүрээрээ ингээд алхаад бид нар тэр алсаг харагч дээр суухаар төлөвлөж байгаа. Энэ Гагийн бич бол бас их том амралт зугаалгын газар байгаа. Тэгээд энэ бичээ дагсан амралтын газрууд тэр наран шарлагын газрууд нь их гоё. Гагийн энэ бич дээр болохоор бас онцлогтой. Юугаар онцлогтой вэ гэхээр энэ маш давлгаатай байхгүй юу? Тэгээ ер нь серфинг хийдэг хүмүүсийн бол диожин гэсэн үг ээ. Тий, серфингчид бол энэ цуглардаг. Атлантын далаа ч юм бол номхон далааг бодвол жоохон догшин ширүүн штэ. Тий. Тэгээ ер нь байнгын юм давлгаатай, ер нь нэг намуухан номхон далаа шиг бол байна гэж байхгүй. За. Цаасаа гоё штэ. Ингээд явах чи сайхан шүү те. Ямар ч бодогдохгүй байгаа үстэй. Стресс байхгүй ч It's about 15 minutes. If you want to leave earlier, you can always press the help button there. Yeah? Okay. Гол энэ чинь акул харах хэрэгтэй шүү дээ. Хараагаа сайжруулах хэрэгтэй. Холын хараагаар акул харах хэрэгтэй. Бидний аялал сайхан явж байна. За миний хувьд одоо бас дэлхийн 70-аад орноор аяллаа. Тэр дотроос бараг 50-аад орноор ингээ найзуудтайгаа аялж байна. Ер нь ингээ дэлхийгээр аялна гэдэг бол ганцаараа аялах юм бол бас их өөдрөг үнэ шүү дээ. Тэгэхээр найзуудтайгаа ингээ бид нар бөөндөө аялахаар их гоё байдаг. Манай аялал ингээд ихснээс хойш одоо миний хувьд 50 дахь орноор явж байгаа шиг байна те. Бид нар бол ер нь дэлхийг тойрох маш том зорилго тавьсан ингээд аяллаа эхлүүлсэн явж байгаа. Одоо ингээд ер нь Европын холбоонд бол нэг 50 орчим улс байгаа. Тэгээ бидний хувьд бол нэг 34-5 орчмоор ингээд явцсан байгаа. Тэгээд Европын нийт орноо 50 орноо дуусгачаад бид эдийн дараагийн зорилго бол Өмнөд Америкийг бол ер нь дуусгах зорилготой байгаа. Тэгээд тавьсан зорилготой бас багуугаар ингээд жилдээ те тодорхой зорилгоо тавиад аяллахаа
маршрутуудыг гаргаад ингээд аялаад явж байна. Хизээ нэгэн цагт ингээд дэлхийг дойрчлоо гэдэг сууж явах өдөр ирэх л байх та. За тэгээ энэ удаагийн аяллаар бид нэр за Нидерландын 3 хотоор ингээд аялж байна. За Германы 2 хотоор бас аялж байна. За тэгээд дараа нь Дани хаант улсын нийслэл Копенгагенаар аялна. За мөн Шведийн Малмо болон Гётеборг хотуудаараас аялнаа. Дани Оденс. За мөн Данийн Оденсераас орноо. Норвегийн Берген болон Осло хотуудаар аялна. За тэгээ хамгийн сонирхолтой аялал маань Айсланд буюу одоо Айсландын Reykjavik гэдэг одоо нийслэлээр нь орно. За мөн цаашаа Айсландын Алтан тойргоор бид нар бас аялахаар төлөвлөж байна. Тэгээд үзэгчдтэй бас сонирхолтой юмнуудыг хүргэх гээ. За Айсландаас бол дараа нь бид нар Их Британи, Умард Ирландын нэгдсэн хаант улс руу Лондон, Эдинбург, Ливерпул гээд Глазго гээд одоо Даблин бас орох төлөвлөгөөтэй байна. Мэдээж Монте Карло шиг те Атлантик Сити шиг энэ казино, амралтын гоё резортууд, хүүхэд багчуудаа авчирвал энэ гоё паркууд, мэдээж далайн хоол, гоё тансаг ресторанууд бүгд байна энэ. Хөл юм байна да. Тийм. Тэгээ Нидерланд бол ерөнхийдөө яг хэдийгээр жижигхэн улс ч гэсэн те одоо энэ улс орноо аялал жуулчлалын том юм төв болгож ирэн чадсан байх шүү. Хөгжүүлж чадсан тийм. Чадсан байна. Үнэхээр гайхалтай. Ямар их баян орн бэ те Нидерланд одоо. Ер нь бол Нидерландын аялал жуулчлал бол үнэхээр өстө тулцсан юм байна. Үнэхээр гоё. Ер нь бол би урд нь Нидерландд нэг 5-6 удаа ирж ирсэн. Ер нь Нидерландын энэ зочд буудлууд нь их илүү тав тухтай. Тэгээд юмыг их ингэж нарийн чимхлүүр чин сэтгэлээсээ хийдэг юм хүмүүс юм байна. За найзуудаар аялах сайхан байна. Манай нэг найз аягүй мөнгө хожоод аягүй гоё байна. Нөхөрлөл бат. Тэ зориг нэг. Тим үед одоо тэг хүрэхгүй газар очихгүй орон гэж байхгүй зэ. Бидэнд саад үгүй байхаа гэж бодож байна. Тэгээд бүгдэнд нь ажиргалаа сайхан төгсөөрэй. Дэлхийд таарцгаа. Дэлхийгээр аялах таны мөрөөдлийг хөтлөгч Euro Travel. За ингээд Амстердамын алдарт Ван Гогийн музейг үзэх гээд бид нэр ирчлээ. Одоо манай найзуудын аялал ингээ 2 туудаа ирж байгаа. Амстердамд бас дэлхийн 2 дугаар дайнд нэг нуугдж исэн охины бас музей байдаг штэ. Тэрийг бол хүмүүс аягүй үздэг юм байлээ. Тэр аягүй очиртой байдаг. Тэр музейг тикетийг бас олон сарын өмнө авахгүй бол онлайн дээр бас олддгүй юм байлаа. Дэлхийн 2 дугаар дайны үед одоо нуувчинд байсаар байгаа. Тэг өөрөө аягүй их тэгж ном бичсэн тийм хүүхэд байд юм байлээ. Тэр хүүхдийн музейг хүмүүс их үздэг. Ер нь энэ Винсент Ван Гогт зориулаад Нидерландчууд үнэхээр энэ хотын төв хэсэгтэй тий үнэхээр гоё ийм юу байгуулсан байна музей. За одоо тэгээд манай найзуудын аяллыг дагалдаад бас нэг 4-5 залуучууд явж байгаа. Ямар учиртай вэ гэхээр бид нартэй Франкфуртээр тааралдаад бас нөгөө манай монголчууд юм чинь тэгээд анхудаа ирж байгаа хүмүүст бас бид нар бие биендээ ингэ туслаад бас дагуулаа явж байгаа. Гэхдээ тэд нар маань тусдаа машинтай явж байгаа л да. Тийм манай Соко найзтайгаа тааралдаад бас энэ манай Соко ч юм болохоор дугуйн холбооны ерөнхийлөгч байгаа. Тэгээд Амстердам бол дугуйн хот шүү дээ тий. Дугуйн хот. Тэгээ энэ ч бас манай дугуйн талаараа бас юм сонирхож байгаа юм шиг байлээ. Ундаг дугуй зам мам юмнуудыг хараад бас гайхаад ах шиг байна тий. Ер нь дэлхийн хамгийн их ундаг дугуй ундаг хот штэ Амстердам бол хамгийн их ундаг дугуйтай. Одоо гадаа бол ингээл ерөөсөө ундаг дугуйн зогсоол хэдэн 100 мянган дугуй байгаа. Тэрийг одоо энэ Амстердамаар аялж исэн хүмүүс мэдэх баха. Ер нь энэ Амстердам чинь бас их хүн ам ихтэй. Ийм жижигхэн газар 17 сая хүн амтай байхгүй. За тэгээд 17 сая хүнээс 50% нь дугуй ундаг гэхээр бүр аимшигтэй тоо гарах гэдэг байгаа байхгүй. Судлаад ахад ер нь бол энэ улс орн нь нэгдүгээрт энэ дугуйн зам, дугуйн унах нөхцөлийг маш сайн бүрдүүлсэн байна. За хоёрдугаарт ер нь иргэдээ хүүхэд байхаас нь эхлээд ер нь дугуйн соёлд маш сайн сургаж, бэлтгэж энэ замын хөдөлгөөний дүрмийг одоо сурталчилж, хүүхэд байхаас нь ер нь 8 настайгаас нь эхлэж бэлдэж энэ дугуйн соёлд сургаж, дүрм журам
энэ хөдөлгөөнд оролцох соёлыг нь маш сайн сургаж өгсөн байна. За ер нь жуулчид маш их ирж энд бас дугуй өмгийн байна. Дугуй унахад бол маш таатай орчныг бүрдүүлж, за дугуйчтай бол иргэдэн маш сайн хүндэтгэж байна. За замын хөдөлгөөнд оролцохдоо ер нь дугуйтай иргэд давуу байдалтай оролцож байна. Тэгээд энэ жолооч нарын ч гэсэн ер нь дугуйтай иргэдээ маш сайхан хүндэтгэж зам тавьж өгч байна. Заавал дугуйн замаар явж байхдаа нэг хамгаалтын касаг малгай хэрэглээд ах шаардлага алга байна. Энд бол тэгээд дугуйн зам нь бол бүрэн одоо аюулгүй байдлыг хангасан учраас иргэдэн явган зорчигчд нь ч гэсэн энэ дугуйн зам руу орохгүй. Тэгээд дугуйн замыг бол одоо маш сайн тэмдэглэгээр хангаж өгч. Гэрэл тохионуудаа хүртэл одоо дугуйчдаа зориулж гэрэл тохионуудыг суйрлуулж өгсөн байна. Тэгээд дугуйчдын бол одоо хамгийн одоо Мөрөөдлийн газар байна уу? Мөрөөдлийн одоо тансаг гэх юм уу тийм ээ. Бүхий л талаараа иргэдэн маш сайхан дугуйчтай хүндэтгдэг ийм сайхан орон байна. Ер нь энэ Нидерланд улс чинь Роттердам, Гаг гэх бусад хотуудаас гадна ер нь хөдөөний бүх замуудаа ингээд ундаг дугуй замыг одоо бүрэн тонголсон юм байна шүү дээ. Ер нь Нидерланд улс болохоор ингээ анзаарч яхад ерөөсөө одоо энэ хурдны замаас бусад одоо энэ жижиг замуудыг дагсан ундаг дугуйн замууд бол ерөөсөө ундаг дугуйн замгүй газар гэж энэ Нидерланд улсд бол байхгүй юм байна. За тэгээд бид нартай одоо ингээд 2 өдрийн турш ингээд сайхан аяллаа. Тэгээд гүрс оронцонтойгоо сайхан танилцлаа. Тэгээд Монголд ч сайхан уулзнаа. За тийм баярлалаа. За тэгээд та бүхэн сайхан аяллаараа. Тэгээд цаашаа сайхан болгоомжтой яваараа. Тэгээд ирсэн зорьсон хэрэгээ бүтээгээ тэгээд Монголдо уулзцгаая да. За тэгээ. За баярлалаа. Мөлжөөтэй голдгоо. За. Нидерландч одоо 17 сая хүн амтай юм байна. Тэгсэн мөрлө 23 сая дугуйтай гэж шүү дээ. Ч одоо энэ харалтаа тэгээд замын хөдөлгөөн дугуйны соёл тэгээд гоё нийтийн мэд таймрыг зүгээр одоо өдөр цаг гаргахгүйгээр өөрснөө зүгээр ингээд өдөртний хэрэглээнд орцсон. Тэгээд Нидерланд хүмүүсийн бас ажиллаж байгаа анх ирээ буугаад амар өндөр биерхүү бас их тийм би ясны бүтц ч юм уу их сүр жахтантай хүмүүс харагч байна. Тэгээ ингээд сонис ажиллаад байсан чи судалгаануудыг харсан чи Нидерландын дундаж өндөр нийрэмгүүд бол метр 83 шүү. Энэ дэлхийд нэгэн дээгүүр орох байгаа тий. Бүр хамгийн нэг. Тэгээд бас одоо ингээд дугуй унж байгаа нь хүртэл тэгээд одоо ингээд хүмүүс ингээд дугуй унах гэж ингээд манай монголчууд ингээд суудлаа өндөрсгөөд ингээд эднийг яг брэнд уналт нь ерөөсөө линтээ дээшээ их нуруулчих байна тий. Тийм гоё яригдчихлээ тий. Ван Гогийн музей бас ингээд үзэгчтэй сайхан үзүүлэе гэж бодсон боловч тикет нь дууссан байна. Яагаад гэвэл жуулчлалын сезон бас болсон учраас дандаа онлайнаар тикетээ зарж байгаа юм байна. Тэгээд бид нар сая бас маргааш үзчихээгээд тикет захиалъя гэсэн боловч 14 хоногийн тикет нь зарагдсан гэж байна. Тэгээд бид нар өмнө 2023 онд Амстердамд ирж байхдаа хамгийн анхны найзуудын аяллаа хамгийн анхны нэвтрүүлгээр Ван Гогийн музей үзчихсэн. Одоо эндээсээ бид төлөв цэцгийн, алтан зул цэцгийн тариалтаар дэлхийд бас ингээд гайхамшиг болсон. Ер нь Нидерландд ирсэн хүн болгон очиж үздэг тийм гайхалтай сайхан газар доо одоо явах гэж байна. 35 гэсэн баха гектар газрыг эзэлсэн тийм маш том тариалтын талбай байд юм байна. Нидерланд улс бол алтан зул цэцгийнхаа тариалтаар дэлхийд бол нэг номерт явдаг. Дундад зууны үед энэ Европын хаад ноёд дээдсүүд бол төлөв цэцгийг ордондоо тавьдаг, гэр орондоо тавьдаг. Тэр бол ерөөсөө маш их дээдсийн өрөөлөнгийн хэв маяг мод байсан гэсэн. Тэр үтэл төлөв цэцгээс болж Европын хаадууд хоорондоо дайн үртэл хийжсэн гэж түүхэнд бол байдаг юм байлээ. Тэгээд тэрхүү гайхалтай алтан зул цэцгийн маш том хүрээлэн тариалан эрхэлдэг тэрхүү гайхалтай газар руу одоо явцгаая. Тэгээ одоо бидний ард харагдж байгаа энэ барилга бол Нидерландын үндэсний музей юм байна. Энэ бол нэр нь болохоор Rijks музей гэдэг нэртэй. За энэ цэцэрлэг төрөл нь бол энэ хоёр музейн голд байдаг Tuning Garden гэдэг Tuning гэдэг нэртэй гоёмсог юм цэцэрлэг төрөл юм байна. За мэдээж энэ бол одоо Луврын музейн цэцэрлэг төрөлнгийн ажил бол маш жижиг юм байна. Гэхдээ үнэхээр гоёмсог юм байна шүү.
энэ дээрээ хүмүүс айгүй тийм гоё тайвширлаг болж суугаад тий Ус өргөлөөр хараад тий. Ус өргөлөөр хараад ингээд тайван айгүй ер нь айгүй энэ ард дээр ирсэн ч гэсэн тайван болсоо тий. Тэгээ цаахан хоорондоо юм яриад ингээд энгийн бөгөөд айгүй тийм намуухан тайван тийм орчин бүрдүүлж чадсан айгүй гоё газар байна. Энэ их сайхан газар биш үү. Тэгээ та бүхэн Нидерландд ирэх юм бол Амстердамд ирэх юм бол энэ Ван Гогийн музей болон Рикс музейм хоёр нэг дор байдаг. За энэ хоёр музейн төлбөр нь бол нэг хүний за нэг 21-ээс нэг 29 еврогийн хооронд л байдаг. Хоёр музей нийлээд үзэхэд нэг 50 евронд багтаал одоо үзчихнэ л гэсэн үг. Тэгэхээр одоо энэ мэдээж энэ Нидерландын үндэсний музейд одоо маш их зүйлс байдаг бах. Тэгээд бид нар ч одоо энэ олон хотуудаар аялж байгаа болохоор бүх музейгээр орно гэж бас байхгүй юм да тий. Monte Carlo Luxury Residence цогцлбор хороол нь хотын төв талбайгаас 5.9 км зайд орших. Байгалийн сайхнаар хүрээлэгдсэн богдхан уулын бэлдэс сүндэрлэн, эрүүл хөрс, эко ногоон орчин, цэвэр агаарт таны тав тухыг зогслоож, эрүүл, аюулгүй их хотын дуу чимээ, агаарын бохирдлоос хол, олон улсын стандартын дагуу оршин суугчдын хэрэгцээ шаардлагад бүрэн нийцэх үйлчилгээний нэгдсэн системтэй нийт 7 блокоос бүрдэх 843 айлын офис, үйлчилгээ, хүүхдийн цэцэрлэг, сургууль бүхий цогцлбор хотхон юм. Байгалийн сайханд цэнгэг агаарт их хотыг төлдөх арга харууц, Европ стандарт, насан туршийн өвлөгдөх хөрөнгө Monte Carlo Luxury Residence. Амстердамын яг төв талбай дээр ирчлээ. За энэ хойно харагдж байгаа барилга болохоор Амстердамын Мадам Тюссе буюу одоо Ланы тосон музей. За энэ барилга болохоор хааны ордон байгаа. За тэгээд Нидерланд улс бол 17.5 сая хүн амтай парламентын ардчилсан хаан засаглалтай ийм улс байгаа. Газар нутгийн хувьд бол маш бага 41500 км²-д газар нутагтай. Одоо нийт газар нутгийнх нь 27% нь далайн түвшнээс доор байдаг ийм сонирхолтой улсаа. Яг түүнийгээ дагсан одоо далайн эргийн хотууд нь өөрөө тийм усан сувг, далан тэднийг одоо маш хөгжүүлсэн. За тэгээ нийт газар нутгийнхаа 10%-ийг өөрсдөө бий болгосон гэж үздэг. Далаа руугаа одоо эдгээр чинь түрээд одоо газрыг одоо бий болгодог. Жишээ далаа руугаа шороо хасгасаар хагаад ингээ газараа томсгодог. Энэ технологи бол Нидерландаас гаралтай. Одоо сүүлд нөгөө Дубайд одоо бас хийгээд байсан шүү дээ. Арабчууд хийгээд байсан. Энэ технологи бол ер нь бол Нидерландаас гаралтай. За тэгээ Нидерландчууд олон юмараа одоо дэлхийд одоо хамгийн гэдэг одоо үзүүлэлтээр бас явж байна. Hi, Mongolia. So, what? Фото. Энэ зураг авахыг гоод. Оо. Монголиа. Нидерланд улс бол одоо энэ хөдөө аж ахуй, уул уурхайн, тоног төхөөрөмж технологиор бол ер нь их тэргүүлдэг. За тэгээд энэ Амстердамын технологийн их сургууль нь бол дэлхийд бас алдартай юм байлээ. Амстердам буюу одоо энэ Den Haag, Rotterdam гэдэг энэ хотууд чинь болохоор усан сувг нь бол нийтдээ 100 км үргэлжилдэг. Тэрүүгээрээ бас алдартай. Тэгээ Нидерланд улс бол хүний эрхийг бас дээдэлдгээрээ алдартай. 2001 онд анх ижил үндэстнүүдийн одоо эрхийг хамгаалсан хуулийг хамгийн анх дэлхийд баталсан улс бол Нидерланд улс. Тэгээ Нидерланд бол одоо алдарт Винсент Ван Гог, Рембрандт нарын одоо төрсөн нутаг шүү дээ. Ер нь энэ Нидерланд улс барилга, урлаг, энэ архитектурын бас нэг маш өндөр мэдрэмжтэй, соёлтой, тийм гайхалтай ард түмэн юм аа. Ер нь ингээл Den Haag, Rotterdam хотуудаар явлаа. Өчтөр Амстердамд ирлээ. Хуучны барилгын хийцлэл, орчин үеийн барилга үнэхээр гайхалтай интерьертэй, бүх энэ барилгын дизайн, юмнуудыг хуучин шинийг өстой маш гайхалтай сайхан хослуулсан байна. Хамгийн гол нь энэ те барилгууд нь хоорондоо ингээд адилхан давтагдсан байшин байдаг юм байна. Тэрүүгээрээ онцлогтой байна. Яг тэгвэл нэг адилхан байшин байх ёсгүй гэж үздэг юм шиг байна л та. Тэгээ дандаа гой шилэн нэх өндөр биш мөртлөө барилгыг өстой утга учраар нь барих юм аа. Өстой гайхалтай. Маш гоё байна. Нидерланд хүмүүс тэгээд их өндөр хүмүүс байдаг юм байна. Дундаж өндөр нь 1 м 83 см гэж штэ. Ер нь 90 эмгүүл айгүй өндөр хүмүүс байна. Манайс ч марыг хажуугаар нь жижигхэн хүмүүс л явж штэ. Тэгээд Нидерландчууд бол бусад Европын улсуудын нэгэн адилаар бас далайн чандын улс орнуудыг одоо эзлэн дөрөмгийлж колончлж байсан. Тэгээд сая бид нар Америкийн нэвтрүүлгээрээ бас ярьсан штэ.
Нью-Йорк хотыг бол одоо чи Нью Амстердам гэдэг байсан. Англичуудаас өмнө Нидерландчууд бол Нью-Йорк хотыг үүсгэн байгуулсан гэж ярьж ирсэн. За тэгээд дэлхийн хамгийн анхны хөрөнгийн бирж 17 дугаар зуунд энэ Амстердам хотод одоо үүссэн. Түүнтэй холбоотойгоор одоо Нью-Йоркийн нөгөө хөрөнгийн биржийн бухч нь одоо яг ойрог хөлбөр нь энд байд юм байлаа. Тийшээ бас одоо бид нар очих гэж байна. За тэгээ мөн Нидерланд улсаас хамгийн их одоо бидний анзаарж байгаа юм юу вэ гэхээр ерөөсөө эрүүл амьдралын хэв маяг юм байна. Дугуйгаа унжин те эрүүл одоо хоол хүнстэй за мөн сүнс өмгтэйгтхэн бол дээд зэргээр хөгжсөн. Нидерландын бяцлаг гэхээр хүн болгон мэддэг те. Ер нь бол Нидерландчууд хүнсний аюулгүй байдлаар бас дэлхийд дээгүүрт ордог. Дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээгээр дэлхийд 20 жагсаж байгаа. 200 орноос одоо эхний 20 жагсна гэдэг бол маш өндөр үзүүлэлт. Европын 4 том орнчууд Англи, Франц, Герман, Итали 4 шүү дээ. Энэ дөрвийн араас одоо жагсаж байгаа орнууд бол Норвеги, Швейцар, Нидерланд энэ төр байна. Тэгээд Нидерланд бол энэ жижиг газар нутагтай улсууд дотроос бол хамгийн баян орн шүү дээ. Ер нь бол баг одоо Швейцар эдрээс дутгааргүй юм. Бараг Швейцараас ч бараг илүү бах гэж бодож байна. Тэгээ экспортын бүтээгдэхүүнүүдээр бас маш алдартай юм байна. Тэгээ одоо Нидерландуудаас бас авах юм их байна. Эдгээр чинь машиныг унахгүй байна шүү дээ. Хүн амаасаа илүү ундаг дугуйтай гэхээр хүмүүс нь ундаг дугуйгаа унаад маш гоё туранхай байна, маш гоё спортлог байна. Зочдууд болгонд гоё фитнес байна. Бүх юмараа одоо бид нар бас алмаар болж байна да. Сайхан өдөр байна шүү өнөөдөр Нидерланд улс. Үнэхээр энэ тасархай газар шүү манай Нидерланд. Өндөрч гэжигтэй. Ер нь гадаадтай ойрхон хамгийн тийм таата улс юм биш үү Нидерланд хөдөө аж ахуй бүх юмараа юм. За өнөөдөр ингээд Амстердамын хөрөнгийн биржийн бухан дээр ирсэн байна. Энэ бухан болохоор эдний бэлэг тэмдэг энэ хөрөнгийн биржийн хүслийг харуулсан юм байлаа. Нью-Йоркт бидний том хөлбөр очсон. Тэгээ Амстердамч 1602 онд хамгийн анхны хөрөнгийн бирж Амстердамд байгуулагдсан юм байлаа. Тэгээ яагаад байгуулагдсан гэхээр би бол энэ бомбтойгоо ойрхон баг бүх Европын бомб бүх юмнууд чинь Амстердамаар дамждаг юм байлаа. Тэгээ тэрийг бэлгшээгээд энэ бух гэдэг юм чинь энэ дээрээ байд юм байна. Ямарс энэ ихний хөлбөр юм шиг байна. Нью-Йоркт бидний очдог бол арай том дараагийн хөлбөр нь. Нью-Йоркийн хөрөнгийн бирж бас тэгэхэд номер 1-т ордог шүү. Тэн дээр бас ийм мангар том бухан дээр бид нар очиж ирсэн. Ер нь бол Нью-Йорк хотыг байгуулад 40 жилийн турш Нидерландчууд одоо Нью-Йорк хотыг одоо эзэмшижсэн ийм түүхтэй. Нидерланд улс бол одоо хөгжил дэвшилтэй бүх юмараа илүү байсны одоо бас нэг гол илэрлэл нь юу вэ гэхээр эдгээр усан тээвэр те усан онгоцоороо ингээд яваад одоо Франц, Англичуудын нэгэн айдлаар одоо Португалчууд, Испанчуудын нэгэн айдлаар одоо газар нутгуудыг эзэмшижсэний нэг гол гэрч нь болохоор Карибын тэнгис дээр одоо Аруба гэдэг. Аруба бол ийм жижиг арал. Гэхдээ тэн дотор бол Барселона энэ төр гээд бас Европ нэртэй юм хотуудтай юм байлаа. Арубаар бас биднээс явж үзхийг бас одоо төлөвлөсөн байгаа. За тэгээ 17 дугаар зуунд үүссэн Амстердамын хөрөнгийн бирж бол дэлхийн хамгийн анхны хөрөнгийн бирж. Тэгээд одоо ингээд бүх ханшийн мэдээнүүд одоо яг миний ард явж байна. Хамгийн том хөрөнгийн биржүүдийн нэгд бол Амстердамын хөрөнгийн бирж зүүн ёсоор тооцогдсон юм байна. За мөн Лондонгийн хөрөнгийн бирж бол Европт хамгийн том нь. За хараа Хайнекны ханшийн мэдээ явж шүү дээ. Хайнекны одоо хувьцааны үнийн одоо үн явж явах шиг байна. 80-96 таа байна. За Хайнекен гэснээс Нидерландчууд бол Бельги, Герман, Англичуудын нэгэн айдлаар пивуудаг ард түмэн. За тэгээ пивийн дотор одоо Хайнекен бол дэлхийд хамгийн алдартай. Одоо Амстердамын гол канал болох усан сувгаар хэдүүлээ завтай аялья. Audio wise, I'm thinking Deutsch, English, maybe French. За ингээд завны аялал маань эхэлж байна. Манай гайд болохоор Францаар ярих юм уу, англиар ярих юм уу, германаар ярих юм уу? Өнгөрч шүү бас. Дойчер. Ер нь Нидерланд улсын экспортын гол бүтээгдэхүүний нэгт бол бас энэ цэцгийн худалдаа ордог. Энэ алтан зул цэцэг буюу төлөв цэцэг тийм ээ. Алтан зул цэцгийн тариалтын талбай энэ Амстердам хотоос бол 35 км-ийн зайтай Кёкенхофен цэцгийн бол үзэсгэлэн тийм талбай байдаг. Кёкенхофен талбайг үзэхээр бол жил болгон гадаадын улс орнуудаас 5 сая жуулчин бол энэ Нидерланд улсад аяллаар ирдэг гэсэн тийм статистикийн мэдээ бас байдгийг байлээ. Үнэхээр гайхалтай санагдлаа. Бид нар бол төлөв цэцгийн тэр Кёкенхофен үзэсгэлэн талбайг үзэхийг бол маш их хүсэжсэн. Тийм учраас арай энэ удаа амжсангүй. Тэгээд ер нь ирүүл тэрийг үзэх гэж ирж байгаа хүн бол ер нь 3 сарын 20-оос
5 сарын 20-ны хооронд ингээд болдгийм байх шүү. За Нидерландын Амстердамын усан зам гэдэг хот дотроо ингээд 100 гаруй км усан замтай юм байна. Энэ зам нь болохоор ЮНЕСКОд бүртгэгдсэн юм байна. Хамгийн урт зам юм байна. ЮНЕСКО хот дотроо усан зам гэдэг. Ийм гайхамшигтай юмар гэдэг явж байна да. Нидерланд улсын тухай ярих зүйл юу гэхээр одоо энэ хөлбөмбөгийн тухай бол ярихгүй өнгөрч чадахгүй. За Нидерланд улсын одоо хөлбөмбөг бол дэлхийд маш их алдартай. За дэлхийн аваргын финалд Нидерландын оронжууд буюу одоо тийм Нидерландын баг 3 удаа финалд шалгарсан боловч нэг ч удаас төрүүлж байгаагүй ийм бас харамсалтай ийм одоо түүхтэй Европын одоо UEFA буюу аваргуудын лигийн 5 удаагийн аварга юм байна. За энэ дотроос бол одоо Амстердамын Аякс хөлбөмбөгийн баг бол одоо 4 удаа аваргуудын лигийн аварга болж исэн. Эндховны одоо PSV гэдэг одоо хөлбөмбөгийн баг нэг удаа аваргуудын лигээс аварга болж исэн юм байна. Тэгээд Роттердамын баг болон Амстердамын баг Эндховны 3 баг чинь л ер нь Нидерландын хамгийн алдартай багууд юм байна шүү дээ. Нидерландын эзэн хаан Уильям Александр одоо энэ хөлбөмбөгийг анхаардгийн хамгийн одоо тод жишээ нь юу вэ гэхээр Нидерландын эзэн хааны хөлбөмбөгийн холбоо гэж байдаг юм байна. Эзэн хаан нь ерөнхийдөө хөлбөмбөгийнхөө холбоог удирддаг юм байна шүү дээ. Тэгэхээр энэ одоо мундаг эдийн засгтай энэ том улс бол хөлбөмбөгийн спортод одоо маш их хөрөнгө оруулдаг нь одоо үүгээр мэдэгдэж байна. Одоо жишээлбэл өөр улсуудад одоо хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч гэх нэг өөр хүн байдаг бол энд бол ерөөсөө эзэн хааны хөлбөмбөгийн холбоо гэж байдаг юм байна. Тэгээ Нидерланд улсын түүх бол бас яриул айгүй их юм байна. Одоо дэлхийн хамгийн өндөр хүмүүс ч гэж байна. За тэгэл дэлхийд хамгийн олон ундаг дугуйтай улс гэж байна. Дэлхийн хамгийн одоо урт одоо ундаг дугуйн замтай улс гэдгээрээ. Пивний тухайд бол түрүүн би ярьжсэн шүү дээ. Хайнекен болон Амстел пивүүд нь бол одоо дэлхийд хамгийн алдартай. Тэр нь одоо 3 өдрийн турш одоо Нидерланд улсаараас маш сайхан 5 тухтай бид нар аяллаа. Тэгээ найзуудтайгаа ингэж аялж байгаад бас сэтгэл өндөр байна. Энэ нөгөө алдарт Нидерландын алдартай бөөргийн бяцлагных нь одоо сүвнээр нь баг шиг байна. Энэ хараа ямааны бяцлаг Goat Lavender гэдэг. Бас энэ бяцлагтаа ингээд лаванда цэцгийн өнгө оруулсан биш дараа Goat Lavender гэдэг нь одоо ямааны бяцлаг ирнээсээ лаванда цэцгийн өнгө оруулсан. Энэ хараа энэ бүр ингээд чилитэй халуун ногоотой бяцлаг. Чили пеппертэй 10 евро гэж байгаа тий. Одоо амсч болно шүү дээ. Энэ хараа 67 еврогийн бяцлаг үнэ. Ер нь том өөр гэж ер нь 100 гаруй евро юм байна шүү дээ. Энэний тал нь юм байгаа байхгүй 67 евро. Тасаар өнгөтэй юм бяцлаг байна. Тасаар өнгөтэй. Энийг хараа. Энээс нэг яав идэх үү? Энээс нэг яав. Бас нөгөө найзуудаа амсуулъя тий. Тий. Хаашаа явах чинь асуугаад гол шалтгаан нөгөө онгоцоор авч явах ч юм уу яах чинь асуугаад байгаа байхгүй. Энэ үйлдвэр нь Catwoody гэдэг газар байд юм байна. Catwoody. Одоо энэ удаараа энэ ногоон бяцлаг байна. Энэ болохоор organic green pesto гэдэг ийм ногоон өнгийн ийм бяцлаг бас байдаг юм байна. За black sheep гэдэг энд бас нэг байна. Ер нь энэ бяцлагныхын төрлүүд нь бол энэ бол тэгээ одоо нэг алдартай хөгжтэй бяцлаг байдаг шүү дээ. Хөгжтэй бяцлаг. За тэгээ сонгонтой бяцлаг энэ төр гэл те янз бүрийн бяцлагуудтай. За энэ Амстердамын төв гудамжинд нэг ийм дэлгүүрт ороод ирлээ. Тэгээ алдарт домогт хөлбөмбөг чинь Вамбастингийн өмсгөл байна шүү дээ. Вамбастингийн одоо тэгээд бичгтэй юм 12 дугаарыг бас мөнхөлсөн юм байна. Энэ хараа юу мөнгийг ингээд ориг өнөг шалгадаг машин биш. Ингээ хариулт нь ингээ гараад ирдэг юм. Yeah, all right, thank you sir. Thank you. За зүгээр нөгөө нэг Амстердамын алдарт модон гуталч яг энд байна да бодороо. Бид нар том биетэй болохоор асуудалгүй юм байна. Би мод хатуу баха тий. Яа гэх юм бол хөл мөлний ивэн шитгэн байх та тий. Янзын гой модон гутал байна шүү. За нисдэг галландуудын нисдэг ганцаа гэдэг чинь энэ байна да. Одоо энэ хөлбөмбөгт орно. Одоо нисэн дээ. Нис гэдэг. За ингээд энэ удаагийн нэвтрүүлэгт маань зочин аялагчаар аялж байгаа Богдо найзтайгаа сайхан аялж байна. Манай Бекигийн найз байгаа. Тэгээд Богдотойгоо одоо энэ удаад Норвегийн Осло хүртэл ингээд аялж байгаа. Тэгээд манай найзуудын аяллаа зүгээс бас нөгөө Амстердам ингээд дурсгалын зүйл найздаа. Оо баярлалаа. Тийм энэ болохоор нөгөө яг энэ үнэтэй зүйл биш л дээ. Гэхдээ яг манай нэвтрүүлгийн зүгээс ингээд бэлгэлж байгаа маа найздаа. Тэгээ одоо ингээд манайх ер нь зочин аялагчтай болоод байгаа шүү дээ. Одоо ингээд
Дараагийн удаад одоо хин явахыг бид таашгүй гэдэг шиг. Рэндом шалгаруулж. Рэндом. Нидерландчууд бол энэ Атлантын далайг бол ерөнхийдөө дундад зууны үед ер нь эзэмжилсэн байгаа. Карибын тэнгисүүд буюу одоо хоёр Америкийг холбосон тэр тэнгисд бол нэлээд хэдэн газар нутгийг эзэлсэн байж байгаа. Одоо ч гэсэн ер нь Нидерландын газар нутаг бол Карибын тэнгисд бол хоёр арал байдаг байгаа. Тэгээ бид нар одоо Англи явах гэж байгаа. Тэгээ сая бидний бас аяллаа цаг хугацаа манаас аврагуудын лигийн тоглолтуудаас бас зөрчлөө тий. Тий. Тэс үзье гэж бодсон тий. Үзье гэж өгөнд бодож ирсэн тий. Бас гоё юм болох байх гэж бодсон. Бас их энэ цаг хугацааг бас бүгдийг тааруулна гэвэл хэцүү л дээ. Одоо жишээлбэл бид сая Нидерланд дээрээд Алтан зул цэцгийн одоо талбай үзэсгэлэн үзнэ гэж бодсон боловч одоо яг хаврын 8-7 хоногийн хугацаатай болдог. Яг тэр нь дуусаад 10 үед хонжоход бид нар яг Нидерланд ирсэн байгаа байхгүй юу. Тэгэхээр эн чинь бодгоор жилдээ нэг 2 сарын хугацаанд л дохиодог ийм үзэсгэлэн те жуулч дээр сонирхдаг ийм үйл явдал байгаа. Тэрнтэй нь ингээд зөрчлөө гэхээр бас ингээд тэр болгон цаг хугацааг тааруулбал бас хэцүү. Тэгээд явж байгаа үедээ байгаа юмаа зөв талаас нь гоё үзээд сонирхоод яваад бас сонирхолтой байдаг баха. Тэгээд ер нь бол Нидерландууд ч их мундаг хүмүүс л дээ. Ягаад тэгэхээр одоо энэ Бенелюксийн гишүүн орн шүү дээ. Бенелюксийн орн чинь 3 орн ордог. Люксембург, Бельги, Нидерланд 3 орн. Тэгээд Бенелюкс гэдэг энэ 3 улс чинь нэг юм хоорондоо нэг юм холбоо байгуулсан. Энэ дотор бас нэг эдийн засгийн юм харилцаатай юм шиг байгаа. Тэгэнгүүтээ Шенгений одоо Шенгенд хамгийн анх хэлсэн орнуудын нэг Нидерланд орж байгаа шүү дээ. Нидерланд, Франц, Герман, энэ Люксембург нэг эхлээд нэг 5 орн чинь Люксембургийн Шенгенд осхонд хамгийн анх энэ Шенгений орныг 1995 онд байгуулсан шүү дээ. Байгуулсан гэж үздэг юм. Тэгээ нөө Шенгений гэрээ чинь болохоор өөрөө 1985 он зурагдчихад 10 жилийн дараа яг хэрэгжсэн байхгүй юу. Тэр юу нь болохоор нөө гэрээнийх нь одоо хэрэгжилтэн. Тэгээ 1995 онд тэр евро гэдэг мөнгөнд тэмдэгтийг чи гаргаад тэгээ хамгийн анх энэ Франц, Нидерланд, энэ Бельги, тэгээ Люксембург энэ хавийн орнууд ч Герман энэ тав чинь ингээд Шенген гэдэг юм үүсгэн байгуулсан байдаг. Тэгээд одоо бол 27 орн байжгаад Хорват, Румын, Болгар 3 нэгдээд ингээд 30 орн болж байгаа юм байна. Тэгээд бид нар одоо бүгдээрээ ингээд Шенгений визтэй л явж байна. Тэгээд Шенгений визээр бол Шенгений 28 орноор аялахаас гадна Зүүн Европын орнууд бол Шенгений визтэй хүмүүсийг шууд нэвтрүүлдэг байгаа. Одоо Евро бүсийн бусад орнууд бол ерөөсө Шенгений визтэй хүмүүсийг шууд оруулдаг тийм бас дүрмтэй ч юм уу хуультай ч юм уу тийм. Сая хамгийн сүүлд одоо Шенгенд нэгдсэн Европын албан нэгдсэн оронд энэ Зүүн Европын Болгар, Румын байна тийм. Хамгийн сүүлд нэгдсэн. Болгар, Румын чинь бас нэг манай монголчуудтай их холбоотой. Хуучин бодлого Монгол улсын байлдан дагуултын үед бол манай улсын мэдлэлт байсан тийм ээ. Алтан ордны улсын мэдлэлт ингээд захиргаанд байсан юм улс орнууд шүү дээ. Тэр ч утгаараа тэрүүгээр Монголын холбогдлолтой түүхтэй тийм тосхон суурин газрууд хөшөө дурсгал маш их түүх томог байдаг гэсэн. Ер нь манай найзуудын аяллалын ер нь дараа жилийн төлөвлөгөөнд болохоор Зүүн Европын орноор аялах төлөвлөгөөтэй байгаа. Ингээд явж бас Монголын талаар сонирхолтой нэвтрүүлэг хий гэж бодож байгаа. Банкийнхаа тикетийг ингэж уншуулахаар энэ лифт нь ирдэг юм бэ. Бас их хамаагүй хүн бас ордог юм биш үү чинь. Тэр нөө яг нөө машина тавьсан хүн чинь ийм тикеттэй тэгээд ингэ ордог юм бэ. 37 евро юм биш үү? 38 евро. Хотын төвийн зогсоол бас аргагүй тий. За алдарт Карибын тэнгисийн далайн дээрмчин Джек Спарогийн хар сав төлөгчийн энд ирсэн байна да. Эдгээр далайн дээрмчин гэж нэрлэдэг байгаа улсууд болохоор Испанчуудын эсрэг улс их орныхоо төлөө дайн тулааныг явуулж исэн. Тэгэхдээ далайн тэнгисийг их ашиглаж байлддаг байсан тийм орон нутгийн дайчид байсан бэлээ. Тэгээд тэдгээр хүмүүсийг далайн дээрмчин гэж нэрлсэн байдаг юм байна. Тэгээд кино түүхэнд энэ бол энэ Нидерландаас гаралтай жинхэнэ түүхэн хөлөг онгоцны одоо энэ ард харагдаж байна да тий. Бид нар Венес дээр очсон шүү дээ. Венесийн усан зам гэдэг. Нидерландын усан зам бол Венецээс том юм байна. Ер нь бол. Тийм зам нь баг Венецээс том. 100 гаруй км гэж дотроо. Тийм амар. Сүлжээ ийцсэн байгаас. За Нидерланд улс бол олон юмны анхдагч байна. Юу гэхээр дэлхийн 2 дугаар дайн буюу 1944 онд Бельги, Нидерланд, Люксембург 3 улс чинь нийлээд Бенелюксийн гайлын холбоо гэж байгуулж ирсэн. Тэр нь бол сүүлдээ болохоор
1958 оноос Бенелюксийн эдийн засаг болон улс төрийн холбоо гэдээ бас ингээ өргөцсөн. Энэ нь одоо ямар учиртай вэ гэхээр тухайн үед энэ гурван улс маань хоорондоо одоо эдийн засаг, улс төр бүх юмараа ингээд нэгдмэл юм холбоо байгуулснараа өнөөгийн одоо Европын холбоо болон Шенгений үүсэх үндэс суурийг бас тавьсан юм байна. Яагаад тэгэхээр бусад орнууд энэ Бенелюксийн холбооноос үлгэр жишээ аваад ер нь бид нар ингээд ингэж нэгдэх ёстой юм байна те. Хоорондоо ингээд хил хязгааргүй болоод эдийн засаг, улс төр, санхүүгийн хувьд одоо аялал жуулчлалын хувьд нэгдмэл болох ёстой юм байна гэдэг ийм бас байр суурьтай болсон юм байлээ. Тэгээ Бенелюкс гэдэг үг нь болохоор БЕ гэдэг нь болохоор Бельги гэсэн үг, НИ гэдэг нь болохоор Нидерланд гэдгийн эхний хоёр үсэг, Люкс гэдэг нь болохоор Люксембургийн одоо дөрөв үсэг байгаа. Тэгэхээр Нидерланд улсын салхитай газрын юу нөх тэгшхэн уул байхгүй салхитай тийм далаатай газар болохоор хамгийн тохиромжтой салхин дээрэн байсан юм шиг байна. Тэр үеинд одоо энэ Европ чинь 3 удаага энд ирж тэрэмдүүлдэг байсан юм шиг байна да. Намрын өдрөл бүдэн айчтэн ирдэ айны шовод бэштэн олсын дэгор цаштэн отлоо широн вара цонхи тошта сэтгэл хөдлөн бодолд дурсамж тадраа нэгэн намрыг отлаа нэгэн насыг